За та нартай дахиад энэ өдрийн минь төргий. Тэгээд ер нь завтаагаа дээрээ дахиад нэг хэлье гэж бодож исэн үзэл санаагаа бас та нартай ингэж энэ лайваар хэлье. За юу вэ гэхээр би болохоор нэг өсвөр насныхантай ажилламаар байна гэдэг байгаа шүү дээ. Яагаад бас ингэж өсвөр насныхан руугаа ингэж чиглүүлгүүгээ, өсвөр насныханыгаа бас эрсдлээс аврыг, ирээдүг нь ингээд хамт бүтээлцээгээд зүтгээд байгаа вэ гэхээр би өсвөр насныхныгаа яг ямар байдалтай нийгэмд бие авч өгч яг юу хийгээд ингээ гадуур яваад байгааг нь би нүдэрээ харсан. Хин нэгний үгээр ол би үг хийгээгүй. Яг ингээд яг яагаад вэ? Яг ямар асуудал гараад яг яаж бие авч яваад байна гэдгийг мэрсээр энэ тэнд очиод би ингээд судлаад гэх юм анзаараад юу яасан байгаа байхгүй? Анзаараад хажуунаас нь бүр нүдэрээ хараад хийж байгаа үйл хөдлөлийн би ажигласан. За яг миний ажигласан одоо өнцгүүд гэх юм бол манай өсвөр насныхан болохоор ингээд байгаа байхгүй? Ингээд найз нөхдөөрөө нийлээд ангийнхан ч юм уу тий ангийнхан найзууд идэх юм уу эсвэл хорооллынхан ч юм уу ингээд хүрээлэл байгаа шүү дээ найзалдаг. Найз нөхдөөгөө нийлээд гуруулаа тавуулаа нийлээд ингээд байгаа байхгүй юу? За би болохоор одоо нэг цагийн ажлаас одоо бага насны хүүхдээ асрангаа ерөөдөө ингээд сүүлийн 3 жил хүүхдээ асраад гэр зураа байсан. Гэхдээ хажуугаараа бас нэг цагийн ажил ингээд энэ тэнд аюу ингээд хөөрхөн хайж олоод хийгээд ирсэн. Тэгээд яг тэр цагийн ажил хийх явцад ингээд би жишээлбэл өөрийнхөө нэг газар ажиллаж исэн юугаа ярил л да жишээгээ би ингээд нэг буудалд ингээд цагийн ажилд наавна гэд тэгэхээр би өрөө цэвэрлдэг буудлын өрөө цэвэрлдэг тийм нэг хэсэг нэг жоохон хэд 7 хоног чөлөө дээ нэг хийж үтсэн нэг цагийн ажил тэгсэн чинь яасан бэ гэсэн чинь тэр буудалд өсвөр насны хүүхдүүд 5 сургуулаа ороод өдрийн цагаар ингээд өрөө аваад орж исэн. Тэгээд тэр хүүхдүүдийг ингээд гарсныхан дараа би ороод ингээд өрөөгийн цэвэрлсэн чинь тариур тэр хогийн санаас нь тариур олдож исэн. Тэг баахан коло, баахан бэлэн хоол авч орж идэж ингэж ямар ч чанаргүй хоол хүнс идээд тэгээ хажуугаараа бүр нэгийг би бол тариур хэрглэж ийна гэдэг чинь тэр тодорхой хэмжээгээр мансууруулах бодисыг нэгэндээ тарьж хэрглэж туршиж үтсэн байна гэж дотроо дүгнсэн. Тэгээд яг тэр байдлыг харчаад миний бүр ингэж өр өвдөж байгаа юм чинь бидний ирээдүй болсон энэ бяцхан одоо хүүхдүүд ийм байдлаар сэтгэж ийм байдлаар амьдарч болохгүй. Ингэж одоо 11 хэдхэн наснда ингэж тариур мариуртай ингэж харьцаж болохгүй. Мансууруулах бодисыг ингэж хэрглэж барьж болохгүй штэ гэдэг тийм айгүй юм миний эмзэг одоо юу гэдэг сэтгэл зүрх амар шимширч ийсэн байхгүй юу тэр үед. Энэ ирээдүгөө яах вэ? Энэ өсвөр үеийн чинь ингэж нэгийг буруу юм дуруу татаад штэ. Энэ өсвөр үеийнхэндээ анхаармаар штэ гэдэг миний ийм дуу хоолой дотроос ингэж гарч ирээд бараг ингэж тэр хүүхдүүдийг би ингээд харчаад айгүй их эмзэглэж ийсэн. Бидний ирээдүй штэ. Бидний ирээдүй болсон өсвөр хүүхдүүд чинь зөв явах ёстой штэ. Зөв хандлагатай байх ёстой гэдэг байдлаар амар их эмзэглэж ийсэн. Бас би бас юу яжсэн бас нэг миний ажлын туршлага гэх юм уу би ийм артад 2 жилийн өмнө кас хийж исэн бас хүүхдийн хаажгаар нэг тийм ажил бас нэг хэдэн сар жилийн хийсэн. Тэгээд би ч дотроо ажилтан учраас мэдээд байгаа байхгүй юу ингээд юу яадаг дэлгүүрт ингээд ийм арт чинь том газар шүү дээ ингээд камер мамертай тэгээд ингээд өчтөө нь ингээд бараа өрцөн ийм газар ингээд одоо ингээд хулгайн хэрэг гарлаа бараа дутлаа гээл камер шүүгээл хардаг нөгөө өсвөр үеийн чинь огтуудгүй бүр манай ажлынхан ингээд хоорондоо яриад бид нар бүр ингээд гайхажсэн байхгүй юу нөгөө бараа дутаад идэг камер шүүгээ харахаар өсвөр үеийн огтуд бүр охин хүүхдүүд ингээд гоё форм өмсцэн. Тэ ингээд гоё амар гоё хувц өмсцэн. Гаднаасаа хараад хинч тэр хүүхдийг тэгж хулгайгаар юм идэ угаад ингээд хулгай хийгээ явж идэг гэж хэлэхгүй. Тийм байдлаар ингээд октод нь хүртэл ингээд нийлж аваад бүлэглээд найзуудаараа ингээд дэлгүүр ороод тэр дэлгүүрийн барааг ингээд хулгайгаар идэж хэрэглээд кармалаад ингээд гардаг гэж байгаа хгүй. Зарим бүр баригддаг. Бүр ингээд баригдаад тэгээд ингээд эцэг ихээ дуудуулаад тэр одоо авсан бүтээгдэхүүнээ төлөөд ингээд цагдаа бүр болохгүй тэгээд цагдаагийн байгууллагаар дамжаад ингээ явдаг. Ийм үзэгдэл байна
Тэгээд бүр эцэг их нь бүр хүүхдүүдээ ирж уулзчаад яана би чамайг ийм хийж явсан гэж итгээгүй штэ гэд аман бариад гайхаа уцардаг. Юусэн. Тэгээ бүр өсвөр насны эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийн тэр ийм артын хулгай бол амар их байдаг. Тэгээд ингээ би бодож байгаа байхгүй бидний ирээдүй болсон энэ өсвөр насныхан маань өнөөдөр ингмээргүй штэ нэг ингээ зөв одоо ингээ тэр мансруулах гэж тариураас хол баймаар байна. Тэр веб гэж тамхинаас хол баймаар штэ. Тэр дэлгүүр орж бөөнөрөө ингэж дэлгүүрийн бараа хулгаалж иддэг, хулгай хийдэг, тэр үйлдэл хиймээргүй байж штэ гэд өсвөр ихнээ би ингээ 3 жил ажиглалаа. Энтэнд ингээ янз бүрийн ажил хийгээд цагийн ажил ээлжийн ажил хийж би бас хүүхдээ хажуугаар тэгээд орлого олох гээд бас ингээ энтэнд яваал ингээл ажиглал гэдэг аахгүй юу. Хин хүүхдүүд ямар байна, хин яаж ингээл орчноо ажиглангаа тэгэл ажилдаг. Тэгин хөтл яг манай өсвөр насныхны яалтчгүй веб их хэрглэж ийн бөөнөр ир юмгүй ингмээргүй штэ манай өсвөр их. Тэгээд тэр хүүхдүүд чинь яагаад ингээд ийм юм хийгээд байгаа вэ гэхээр тэр хүүхдүүдийн дотор ороод би нөгөө одоо өөрийнхөө оронд тэр хүүхдүүдийг тавиад үцхээр ээж аавын хайр дутагдсан. Нэг бол ингээд амар юм эрчим энерги дотроос нөгөө өсвөр насны хүүхд өсөж байгаа хүүхд учраас эрчим энерги амар ингээд дотроос нөгөө юу яагаад идэг ингээд буцлаад идэг. Тэгээд тэр их оргилж байгаа тэр гоё ундарч байгаа эрчим энерги яаж зөв зарцуулж яаж ингэж газардуулах уу гэдгийг мэдэхгүй байгаа байхгүй юу арга замаа. Ерөөсөө ингээд ойр тойронд нөгөө нэг завтай хүн байхгүй. Ингээд тэр хүүхдийн тэрийг ингээ мэдрээд ойлгоо зөв чиглүүлээд газардуулаад өгч тийм мэдлэгтэй хүн байхгүй байх, завтай хүн байхгүй байх. Ээж аав нь ажил өнөөдөр л ажиллахгүй бол цалин мөнгө орлого амжиргаа байхгүй гэд ингээд нийгэмдээ баригдаад ээж аавын буруу биш л дээ. Ээж аав нь бол чад хайтгаараа хүүхдүүдээ хувь сунартай хоолундтай байлгаа гэд цаг наргуу зүтгэж байгаа тэр хүмүүсийн зөв яалтчгүй манай Монголын нийгэм тийм нийгэм учраас тэгэнгүүт одоо энэ 15 6 хүүхдүүд маш их эдэнгүүдэд дотроос нь маш их эрчим энерги ингээл өстой буцлал өстой өмүүлчмээрчтэй ингээл энтинд очиад тараагаал өмүүлчмээртэй янз бүрийн сахилгуудчмаар тийм нэг ийм буцалсан үе байгаа байхгүй юу. Тэгээд тэр үеийн ингээд гой зөв газардуулаад өөрийг нь чиглүүлээд ойлгоод ингээд гой чиглүүлээд өгөх одоо над шиг хүнээр айгу дутаад байгаа юм байна да гээл 3 жилийн хугацаанд дүгнсэн өсвөр насныхнаа. Тэгээд одоо би өөрөө болохоор ингээд бас энэ өсвөр насныг ингээд янз бүрээр даван туулсан. Яг тэр үед ямар санагддггүй гэдгээ би өөрөө биеэрээ мэдэрсэн учраас өсвөр насныхнантайгаа ажилламаар байна. Өсвөр насныхан маань бас нэг буруу ирэх гээд шүү. Энд тэнд ингээ яваад ажил хийгээд ингээд харахаар дандаа л өсвөр насныхан тэр тариур мариур одоо ингээл тэр тим юм руу орох гээд ерөнч тэгээд хүмүүс би яг зөөлнөр хэлж байгаа нь иймэрхүү байдлаар жишээ кейс гараад байгаа. Хатуугаар бас яг үнэ хэлэх юм бол одоо нөгөө юу яагаад байгаа байхгүй юу? Яг тэр өсвөр насныхныг ингээ бодоод одоо ингээл нэг эрт жирэмслэлт бий олоол тий. Одоо ингээл энэ тэнд очиод хүн амьтантай ингээл яриа мараа өрнүүлэл тэгэхэр тэгдэг гэж байгаа байхгүй юу? Нойл мойлын өрөөнд ингээд одоо юу тий том хүний ажил хийж байгаа баригдчих маригддаг гэж байгаа байхгүй юу? Тэгээд иймэрхүү хатуу кейсүүдийг яриул ийм хатуу гашуун кейсүүдийн өсвөр насныханд маань бас ингээд бас айгүй их байгаад байгаа. Одоо энэ том одоо юу гэдэг штэ бэлгийн харилцаанд орох тэгж яриа штэ тэр ажилчаа одоо ингээ залуужаад бүр 18 16 настай болсон гэлэр нийгэм маань томчууд маань яриа явж идэг. Тэгээ энэ болгон дээр би ингээд тэр хүүхдүүдийн өмнөөс ингээд маш их эмзэглэж ингээд санаа зовж байгаа байхгүй юу. Ингээд өдөө юу ч мэдэхгүй ингээд уучраа олохгүй энэ 15 6 наснда ингэж буруу гიშгэж ингэж хийргэж болохгүй. Ингээд коуч ментортэй болгоод ээж аав нь зүтгээд тэр хүүхдийг ингээд суур газардахад нь туслаад төвөө олоход нь зөв амьдралынхаа томьёолыг олоо зөв хараад зөв ингээд гიშгэж явахад нь бас ингээд өөрөөр оролцоотоо ээж аав нь зүтгээд ингээд коуч ментортэй болгох хэрэгтэй гэж яриад байгаа би. Яагаад тэгэхээр би өөрөө нүдэрээ тийм өсвөр насных нь яаж алдаж байгааг нүдэрээ харсан. Нэг хэсэг нь мансууруулах бодис тамхи хар тамхи гээд тэр тариур мариур гээд тэр мансууруулах бодис тарьж марих гээд байгаа юм байна. Судас муцраа нэг тариур мариур хийлээ явж идэг. Нэг хэсэг нэг тийм бэлгэвч сүнхэлж мөнхлээл явж идэг. Булан тохоо нойлын өрөөмөр ашиглаад янз бүрийн
амжуулаад нүднээс далдуур гээд иймэрхүү алдаа гаргаа явж идэг. Нэг хэсэг нь болохоор дэлгүүрээс ингээд үеэрээ найзуудаараа нийлээд октод ч гэсэн хамаагүй ингээд хулгай хийх орлого хийгээд дэлгүүрийнхаа камерын ажилтнуудад шалгуулад ээж аваад тэр хүмүүст нь дуудагдаад ээж аваахаа чихийг халууцуулаа явж байгаа өчнөө энэ үе гараад ирсэн байгаа. Тэгээд энийг л одоо болгоомжилж энийг ийм юмнаас нь сэргийлж тарих одоо оюун санаа тий ухамсарын ингээд зөв юмд төвлөрүүлж анхаарлын зөв юмн дээр авчрах гээд би ингээд зүтгэх гээд одоо энэ өсвөр насныхны коуч хийнэ гээд эхэлж байгаа. Тэгээд энэ ганц миний бас одоо Монголын нийт 15-6 настай хүүхдүүдийг энэ болгоноос ингээ ухамсарлуулж, холдуулж, зөв арга зам одоо эрчим энерги яаж зөв зарцуулахыг, өөртөө тулгараад байгаа тэр сэтгэл зүйн энэ асуудлуудаа яаж зөвөр шийдэхийг гэдгийг би ингээд их одоо Монголынхоо 21 аймгийн Улаанбаатар хотынхоо нийт өсвөр насныхандаа ингээд хүрэхийн тулд баг хэрэгтэй. Тэгээд ганц миний надад санаа нь байгаад идэг. Тэгээд тэр хүмүүс ойлгох мэдлэг байгаад идэг. Тэгээд яг 21 аймгийн өсвөр насныханд яаж би хүрэх вэ? Тэ яаж ингэж одоо нэг аймагт хэдэн 10 жил ийдээ, нэг суманд хэдэн 10 жил ийдээ тэр 10 жил болгоны тэр 7-8 дугаар ангийн хүүхдүүдэд би яаж ингэж хүрэх вэ гэдэг дээр баг хэрэгтэй, бас нэмэлт тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа. Багийн ажиллагаа. Ерөнхийдөө нэг би тооцоод байгаа. За 4 сая гаруй иргэнтэй Монгол улс. За тэгээд нэг наснаа юугаар ангиллаа хэд за нэг өсвөр насны нийт нэг 500-600 мянган хүүхэд байгаа болов уу да. Тэгээд энэ хүүхдүүдийг л нэг сайхан тулаад ажиллаад ингээд энэ хийргээд байгаа, энэ буруу юмд анхаарад байгаа, анхаарал төвлөрөл нь тэр тариур дээр тийм мансруулах бодис дээр байгаад байгаа. Тэр дэлгүүрийн хулгай, дэлгүүрээс юм авч хулгайлж идэх дээр ингээд ажиллаад байгаа анхаарлыг яаж зөв юм руу авчрах вэ гэдэг дээр багаар ажиллая гэж та нарыгаа бас уриалмаар байна. Тэгээд ер нь бас нэг юм мэдлэггүйгээсээ болоод ч гэдэг юм уу тийм ингээд энэ л та одоо ээж аваас нууцаар тийм ингээд ээж аавын нүднээс далдуур хідүүлээ нийлж байгаад нэг ийм амжуулчи тэгчи ингэчи бидний хинч мэдхгүй гэд ингээд мэдлэггүйгээсээ болоод ийм буруу ойлголтоор ингэж алдаа хийгээд байгаа байхгүй юу. Гэхдээ би одоо яг өсвөр насныхандаа юу гэж ойлгуулмаар байна вэ гэхээр үгүй чи ингээд нууц юм гэж байхгүй. Чиний дотроос чиний сүнс чинь чамайг толдож байгаа. Тэгээд чи бас энэ дэлхий дээр ганцаараа ирдэггүй маа. Ингээд чамайг дэмждэг өвөг дээд чинь аавын талаас чинь нэг 3 өвөг дээд, ээжийн талаас чинь бас нэг 3 өвөг дээд чинь дагаад ингээд чиний сүнстэй чинь баг болоод ингээд чамд үзэгдэж харагдахгүй ч гэсэн хий биетэрээ ингээд дагаа явж идэг аа. Чи ганцаараа биш ээ. Ямар ч нөхцөлд чи ганцаараа биш. Чиний дотор сүнс байгаа. Чи байгаа. Дээрээс нь чиний өвөг дээд чинь чамайг дагаж харж дааж явдаг дагуул сүнсүүд буюу харсан даасан тэнгэр мэнгэр гэж ярьдэн штэ, өвөг дээц гэж ярьдаг. Ингээд 10 сүнс инээдтэйгээр хэлэх юм бол хүнийг ингээд 10 сүнс одоо өөрийнх нь сүнстэй нийлээд ингээд тэр хүнийг тусалж дэмжиж ингэж явж идэг, дэмжиж явж идэг юм нэг баг сүнсүүд байд юм байна л та. Тэгэхээр тэр хүүхэд ингээд нүднээс талдуур тэ нэг буланд очиод хаалга цаажilж байгаа нэг нууц юм хийж ийн. Тэрийг нь болохоор ээж аав нь ч юм уу хин нэг нь мэдхгүй. Тэгээ бөөнөрөө нийлээд нэг болохгүй юм хийчлээ гэл нэг буруу ойлгоод байгаа байхгүй юу. Тэгэл үгүй нууц юм гэж байхгүй. Чи ингээд нэг цоожлоод ингээд ганцаараа байгаад болохгүй юм хийсэн ч гэсэн чиний дотор сүнс чинь чамайг дотроос чинь ажиглаж идэг, харж идэг. Чиний өвөг дээд чинь хажуунаас чинь ингээд чамд харагдахгүй ч гэсэн хий биетээр ингээд чамайг ажиглаад ингээд дүгнээ явж идэг гэдгийг бас ойлгуулахыг хүсэж байгаа байхгүй юу. Тэгээд тэрийгэ ухамсарлаад ойлгочхоор нөгөө хүүхд чинь хяналттай гэдгээ мэдчихэж штэ. Би буруу юм хийж болохгүй, буруу замаар амьдрч болохгүй. Би зөв явах хэвээр, зөв сэтгэлээр, зөв замаар ингээд зөв зүтгэх хэвээр амьдралыг зөв замаар туулах хэвээр. Би намайг ингээд өвөг дээдс минь харж хинжийдэг. За миний дотор сүнс бас намайг ингээд яах нь их нөө өөртөө үнэнч байж гинөө, өөрийнхөө төлөө, амьдралынхаа төлөө үнцэнтэй байж чадж гинөө гэдгийг ингээд хянаа явдаг гэдэг ухамсар суучин бол яг ингээд бүх юмнуудаа ингээд зөв сонгоо явуучих байхгүй юу. Тэрийг ойлгох зөвхт. Би өнөөдөр юу гэдэг тийм эрэгтэй хөвгт мөхт нэг жоохон тиймэрхүү юм шиг байлаа. Өсвөр насны хүүхдүүд ингээд бэлгэвч худалдаж аваад явж идэм юм шиг байлээ л тийм дэлгүүрээс хүмүүс тэгж ярьдаг. Одоо ер нь залуучууд ялангуяа энэ 10 жилийн хүүхдүүд ч ерөөсөө сүнхээ удалгаар бэлгэвч явж идэг, дэлгүүрээс бэлгэвч худалдаж аваа явж идэг гэдэг нэг тиймэрхүү яриа байгаад байгаа хгүй. Тэр бас ер нь үнний ортой гэж бодож байгаа би. Яа тэгэхээр
яг миний танил хүрээлэл байна л та. Тэгээд нэг тийм одоо үйлчлэгч хийдэг ч юм уу тийм ихс нар байгаа миний танил. Тэгэнгүүт ингээд очиод нэг жоохон юм яриад ингээд тэгэхээр миний нойл дотор тийм хүн баригдсан, тийм юм үйлдэл хийж байгаа баригдсан. Одооний хүүхдүүд бүр хэрэггүй болчих. Яаж тархи толгойн ажиллаад байгаа юм бэ гэдэг ингээд халглаа явж идэг байхгүй юу. Тэгээд тэр одоо өсвөр насны 2 хүүхд нойлд янз бүрийн юм хийж байгаа баригддаг гэж байгаа байхгүй юу. Тэр үйлчлэгч ихс нарт. Тэгээд би бол тэрийг үнэн л гэж үнний ортой тэр бэлгэвчний хэрэглээ өсвөр насныханд ер нь ингээд амар юм нийтлэг болсон гэдэг нь би үнэн л гэж бодож байгаа. Тэгээд одоо жишээлбэл тэр хүүхд одоо ингээд өөрийнхөө сүнс өөрийнхөө өвөг дээдс хажууд нь ингээд манаад ингээд ажиглаа байж идэг гэдгийг мэдчихээр дараагийн удаад энэ ухамсар ингээд авцсан юм чинь би зөв үйлдэл хийх ёстой. Нүднээс далдуур юм хийгээд ээж аваасаа хол булан тохоо нууц газар ингээд янз бүрийн нууц юм хийн гэдэг нь байж болохгүй. Тэр нууц юм гэж байдгүй маа. Ерөөсө бүх юм чинь мөн чанартай одоо ингээд дотоодоос үнэн байх хэвээр зөв байх хэвээр гэдгийг ухамсарлцахаар тийм янз бүрийн тийм хин нэгнээс нууж байгаа хийх тийм муухай үйлдэлүүдийг хийхгүй болох сонголтоо өөрөө сонгоод зөв сонголтоо сонгоод зөв амьдраад ирэх тийм боломж байгаа гэж хараад байгаа. Тэгээ би өсвөр насныхантай ажиллах юм бол хамгийн түрүүнд энэ одоо хаалганы цаана ингээд хинч харахгүй нөхцөлд хийдэг үйлдэл гэж байдгүй маа. Чиний бүх үйлдэл чинь зөв байх хэвээр зөв замаар зөв сонголтоор ингэж амьдрал чинь өрнөх хэвээр гэдгийг бас ойлгох гэдэг юм. Тэгээд энэ өсвөр насны коуч хийнэ гэдэг хүсэл эрмэлзэл бас энэ шалтгааны улмаас ингээд бас айгүй хүчтэй гарч ирж байгаа. Тэгээд яг ийм баг хайж байна. Багаараа л энэ том ажлыг гарах хэвээр. Монголын 500-600 мянган өсвөр насныханд энийг яаж бөөнөрөө ингэж нийлж аваад ойлгох вэ? Ийм нийгмээ аварсан нийгмээ ийм сөрөг эрсдлээс аварсан ийм нийгэмд одоо нийгмийн ажил болчих гол энэ л та олголаа хийж амжуулах учраас тэгээд ийм өсвөр насныхыгаа ийм буруу амьдралын сонголтоос зөв болгох, зөв чиглүүлэхийн том ийм ажлыг багаараа хиймээр байна. Тэгээд ямар баг байж болох вэ? Аймаг бүрд нэг баг, сүм бүрд нэг баг ингээд гаргаад ингээд би болохоор тэр ойлгуулах хичээл тэр юмнуудаа ороод тэгээд тэр сумандагаа өсвөр насныхныг цуглуулад надтай уулзуулаад өгөх тийм зохион байгуулчих тийм хүмүүсийг бас хайж байгаа шүү. Тэгээд энэ тал дээр ирнэ бүгдээрээ нийлээд ирнэ энэ ажлын ард гаруул яасан бэ гэж та нарыгаа бас уриалж байна.